Bonjour. За, сайн байцгаана уу? Энэ өөрийгөө танилцуулах болон бусадтай харилцах гэдэг үндсэн сэдвийн нийгмийн хэв журм одоо дүрмийг сэхэн мөрдөх болон мэдчлэх гэдэг нэгж хичээлийн соёл судлалын энэ хуудасны тайлбар орж байна. За, энд болохоор мэдчилгээний төрлүүд хүндэтгэлийн албаны өдөр тутмын болон одоо хар ярианы гэсэн юм ялгаа заалан гаргаж тайлбарлах гэж байна. За чи гэх үү, та гэх үү. Мэдээж ингээ монголоор тайлбартай байгаа л да, уншиж болно тийм материал бичсэн байгаа юм чинь. За завсраар нь би нэмэлт таатлагатай гэвэл материал юу тайлбар хэлээ явна. Гудамжинд дэлгүүрт танихгүй хүнд болон мадам, monsieur гэж хандж байгаа бол та гэж тавьсан гэсэн. Мадам чи гэж хэлэх байна тийм ээ. Тэгэхээр за хүүхэдтэй ярихдаа эсвэл найз нөхдөд болон гэр бүлийн хүрээнд нас хүйс харгалзахгүй чи гэдгээ. Алийг нь хэрэглэхээ мэдэхгүй байвал эргэлзэж байвал та гэж харьцсан дээр. Одоо энэ нь болохоор нөгөө хэдийгээр би найзынд очлоо гэж бодъё. Найзынхан маань намайг илгэсгээ хүлээж авлаа гэж бодъё. Шууд ингээл анх танилцж байхдаа чигээл давхар явчих болохгүй гэсэн үг. За тэгээд эхнээсээ эхлээд та гэж харилцаж байгаа бол угаасаа энэ хардаа танихгүй хүнд гэж байгаа юм чинь хэдийгээр би найзынд очиж байгаа ч гэсэн миний найз биш анх удаа танилцж байгаа бол та гэнэ гэсэн үг тийм ээ. Ингэснээрээ бүдүүлэг сэмстгэл төрүүлэхгүй. За хэн нэг хүнийг танилцуулахдаа одоо 3 дахь хүнийг танилцуулахдаа ажил албаны харилцаанд байгаа бол je vous présente monsieur Dorje Bat, notre nouveau responsable de formation. Би танд манай боловсролын одоо сургалтын шинэ менежер Батын Доржийг танилцуулъя. Чин тэ bonjour monsieur, enchanté. За анх удаа таарчгаа учраас энэ чи monsieur гэж байна те. Энэ угаасаа энэ хүн өөрөө ингээд ажил мэргэжлтэй танилцуулж байгаа учраас. За дараа нь enchanté madame. Танилцах таатай байна хатагтай. За найз нөхдийн нөхөрсөг харилцаанд болохоор Nanda, est-ce que tu connais ma copine Amuka? Nanda, чи манай найз охин Амукаг таних билүү? Non, pas encore. Bonjour Amuka. Одоохондоо танилцаагүй байна. Сайн байна уу Амука? Гэнэ тэ. Сайн байна уу Амука? За, bonjour Nanda. За, Nanda Амука буцаад сайн байна уу? Хэлж чинь тэ. За, ингээд найз нөхдийн харилцаанд болохоор чи манай тэрийг таних уу энэ хүү гэж чи гэж. За дараа нь хүүхэд залуучууд хөвчнөө хоорондоо чи гэж харьцан өөрийн нэрээр уулзах болон салахтаа salut гэж хэлдэг. За угтах хүлээн авахтаа за хэн нэг үнтэй хүнийг хүлээл авахтаа за ажил албаны хүндэтгэлтэй харилцаанд Entrez, je vous en prie. Арно. За одоо энийг бол усаагаар шиг маш сайн хэрэглэж сурах хэрэгтэй гэсэн үг. Je vous en prie. Entrez, je vous en prie. Энэ болохоор манай монголоор одоо болгоон уу, тэгж ажаам уу гэсэн хүндэтгэлийн үг байна. За дараа нь cela me fait plaisir de vous voir. Asseyez-vous, je vous en prie. Тантай уулзж байгаадаа баяртай байна. Та суул та. За одоо энэ суу гэж хэлэхгүйгээр шууд суул та гэж энэ арай зөөлрүүлж байна. Тэгэхээр энэ нь je vous en prie гэсэн үг байна. За найз нөхдөд харилцаанд чинь за чи гэж харилцдаг хүмүүс болохоор je suis content de te энэ дээр de te voir. Энд эрэгтэй хүн байвал content, эмэгтэй хүн байвал content гэнтэй. За би эмэгтэй учраас тэгэхээр je suis contente de te voir. Assieds-toi, je t'en prie. Assieds-toi, je t'en prie. За чамтай уулзж байгаадаа баяртай байна. Ийшээ суугаач хөө. За энэ хөө гэдэг нь болохоор одоо энд je t'en prie гэж байна. Яг ийм тохиолдолд ийшээ суугаач хөө. Аль наашаа суул та гэж байгаа тохиолдолд суудлаваад сандлаа суугаач хөө. Тэр гэж байгаа бол assieds-toi, je t'en prie. Je t'en prie. За
За хандлага дадал гэж байна. За Францд ялангуяа эрчүүд уулзаж мэдлэх болон баяртайгаа салж явахдаа ихэвчлэн гар барьдаг. Бүсгүйчүүд нь найзууд хамт ажилладаг бол хацар дээрээ зөөлөн үсдэг. Ковидос хойш эрс багассан. Гэхдээ энэ эргээд бассан үсдэг л болчиход байгаа юм. За хүүхэд мэдлэгтэй мөн хацар дээр нь зөөлөн үсдэг. За мууж бүс нутгаас шалтгаалаад 2-4 удаа хацар илжлэн үнсдэгэ. Ингээд манай Монголд бол одоо за явхад нь 100 хацрыг нь эрэхт нь баруун хацрыг нь гэдэг юм уу те. Ингээд эргээд эрэхт нөгөө хацрыг үснэ гэлтэгдэг ч те. Францд болохоор ялангуяа урд зүгийнхэн болохоор 4 удаа үнсдэг шууд. Уулзлаа 4 удаа унсан 1 шоп, 2 шоп, 3 шоп, 4 шоп. За тэгээд яриад дууслаа садаад явлаа ахаад 1 2 3 4 гэд үснэ гэсэн. За ингээд соёл судлалын зөвхөн одоо чи та гэхүү гэдэг тухайд нэг юм энгийн мэдээллийг орууллаа. Түр баяртай.